За ингээд киноныхон төгсгөлийн 8 дугаар ангийг ярьж өгье. Цагдаа цогцсны хажууд нэгэн бичлэг сонсож байлаа. Багш түүнд цагдаагийн үхэхээс өмнө ярьсан зүйлийн бичлэгийг сонсгоно. Багш цагдаад хандан Сеугийн алсан бүх хүнийг өөрөө алсан гэж хэлээд мөн өөрөө сайн дураараа нууц мис засал хууль бусаар хийдэг байсан гэдгээ цагдаад хэлдэг. Тэгснээ цагдаад нотлох баримтыг цуглуулад өөрийн баримтчилахыг хэлдэг. Тэгэхгүй бол цагдаагийн хэргийг ил гаргана гэж сүрдүүлнэ. Энэ хооронд үзэгдэл Сеуг рүү солигддог. Сеуг яагаад багшигээ ирээгүй талаар боссноос ирсэн эмчээс асуудал тэр багшийг ийм нөхцөлд мис засал хийх боломжгүй мөн өвдөлтөөсөө шалтгаалаад Серари би гэдэг юм тариулж байгаа гэж Сеугт хэлдэг. Сеуг Серари би гэдэг имийг харангуйтаа галзуурхаж байгаа юм шиг маш их уурладаг. Мөн багш нь одоо хагалгаа хийлгэх хүсэлгүй байгаа гэж Сеугт хэлтэл Сеуг уурлаад хагалгааны өрөөг орхиж гарч багшигээ олж ирнэ гэд явдаг. Энэ хооронд манай хоёр туслах ачаагаа багалж байлаа. Дүүн туслах эмчээс Серари би гэж ямар юм болохыг асуудал Серари би гэдэг нь хавдрын хүн чатанд хүрсэн өвчтөнд тарьдаг эм бөгөөд тариусны дараа өвчнийг маш сайн намдаадаг боловч түүний хор уршиг нь маш хүнд гэж тайлбарлаж хэлдэг. Яг энэ үеэр боссноос ирсэн эмч хоёр туслахын өрөөнд орж ирдэг. Сеугч багшигээ хайгаад явж байлаа. Туслах эмч нь юу болоод байгааг тайлбарлаж боссноос ирсэн эмчээс асуудаг. Боссноос ирсэн эмч энэ нөхцөлд багшид хагалгаа хийх боломжгүй. Яг сарын дараа их сургуулийн эмнэлэгт Сеугтэй хамт боссноос ирсэн эмч хагалгаа хийх болно гэдгээ хэлдэг. Энэ хооронд Сеуг багшийн гэртэн ирж түүнийг хайдаг. Гэтэл багшийн нүгж байсан гэрлийн дэнг олж хараад маш их уурладаг. Туслах эмч яагаад сарын дараа хагалгаа хийх ёстойг асуудал багш өөрөө хүссэн бөгөөд нэг сарын дараа гэхэд багшийн бие илүү их муудах ёстой гэж багш нь төлөвлөсөн байд. Манай хоёр ч энийг сонсоод гайхаад хоцордог. Харин Сеуг энэ хооронд багшигээ галзуурсан юм шиг хайж энэ төнөгээр явж харагддаг. Өглөө болж цагдаагийн газарт нэгэн эмэгтэй хүн цогцс байна гэсэн мэдээлэл өгсөн гэж ярилцаж харагддаг. Гэтэл энэ эдлэн газар нь багшийн нэр дээрх эдлэн газар болно гэж цагдаагийн ахалгад туслах цагдаа нь хэлж харагддаг. Цагдаагийнхан багшийн үлдээсэн уул мөрнөөс шинжилгээ авч байгаа харагддаг. Тэгэхээр багш энэ бүгдийг хэрэгээр зохион байгуулсан болох нь ойлгомжтой болдог. Өглөө болж Сеуг багшийн ажлын өрөөнд ирсэн байлаа. Гэтэл ажлын өрөөнд хов хоосон байдаг. Харин гаднаас боссноос ирсэн эмч ирээд түүнтэй хэсэг ярилцдаг. Боссноос ирсэн эмч Сеугт хандан багш нь яагаад мис засал хийлгэхгүй зүгтаад байгааг нь тайлбарлаж өгдөг. Багш хэлэхдээ Сеугийн хийж байсан мис засал нэг ч удаа амжилтгүй болж байгаагүй. Тэр нэг удаа Сеугийн мис заслыг амжилтгүй болгохын төлөө өөрийнхөө биеийг муутгаж байгаа. Багшийн бие мис засал хийх найдваргүй болж байж Сеугийн мис заслын өрөөнд үхэх болно. Тэгжээ Сеуг ямар нэгэн зүйлийг ойлгож илүү хөгжинэ гэж багш нь бодож төлөвлөсөн бололтой. Ингээ Сеугийг дагуулад нэг сарын дараа хагалгаа болох их сургуулийн эмнэлэгт авчирдаг. Энэ газар нь Сеугийн хуучин ажиллаж байсан эмнэлэг нь билээ. Боссноос ирсэн эмч хэлэхдээ багшид Сеуг болон боссноос ирсэн эмч хоёр хийх бөгөөд Сеуг одоо эмчлэх хэрэггүй байгаа болохоор хаа эмчийн нэрээр мис засал хийгдэнэ гэж түүнд хэлдэг. Тэгээд боломжгүй мис заслыг яаж хийх талаараа түүнд тайлбарладаг. Багшийн судас нь маш их өвчлөлт явагдсан учраас шилвнийхэн судсыг тархинд нь суулгах болно гэж Сеугт гайхуулан хэлдэг. Харин Сеуг гайхсан шинжүү тэг хийгээд үз харин би хавдрыг авах болно гэж түүнд хэлдэг. Ингээд энэ хоёрын яриа өндөрлөж үзэгдэл дүүн нэгэн нэрийн хуудас барин эргэлзэн суугаа харагддаг. Тэр нэрийн хуудсыг багшийн туслах эмэгтэй түүнд өгсөн байжээ.
Яг энэ үед багш хам өрний ирэг дээр ганцаараа сууж байхад туслах эмэгтэй нь хурж ирдэг. Орой болж Сээвүг мапын толгойлогчдоор ирсэн байлаа. Сээвүг түүнд хандан нэг удаа надад туслана гэж та хэлээ биз дээ. Энэ хүнийг олоодог гэд багшийнхээ зургийг харуулдаг. Мапын толгойлогч түүнийг ядарсан байна. Унтаж амар гээд өрөө гаргаж өгнө. Үзэгдэл солигдол Сээвүгийн туслах эмч найз нь ажлаасаа гарч явахад нь багшийн туслах эмэгтэй түүнийг олж ууддаг. Тэр хэлэхдээ багшийн хаана байгааг мэдэн түүнийг дагаад явгээд нэг хаяг өгдөг. Тэр хаягийн дагуу очиод гартал багш нь ухаан алдсан бололтой хэвтэж харагддаг. Тэр сандраад багшийг шалгахтал багш унтаж байлаа. Туслах эмч нь багшид хандан Сээвүг дээр очиод бушуу хагалгаа хийлгий, таны нөхцөл байдал муутахаас өмнө гэж багшийг ятгадаг. Харин багш түүний ятгалганд орсонгүй. Өөрийнхөө төлөвлөгөөг биелүүлэхээс нааш зогсохгүй гэж түүнд хэлдэг. Яг энэ үеэр цагдаа нар хэвлэлийн баг хурал зарлана. Сүүлийн үед гарсан хүн амны хэрэгт Чэ Докхи эмчийг сэжиглэж байгаа гэдгээ зарладаг. Үүнийг нь Сээвүг зурагтаар олж харна. Сээвүг эндөө мэдээ үзснийхээ дараа багшийн туслахтай уулздаг. Тэр багшийн туслахад хандан багш нь одоо хаана байгааг нь асуудаг. Тэгэхгүй бол Сээвүг маш их хэцүү байдалтай байгааг түүнд тайлбарлаж хэлнэ. Харин багшийн туслах багшийг хаана байгааг мэдэхгүй гэж хэлээд хамгийн сүүлд хам мөргийн ирэг дээр харсан гэж хэлдэг. Мөн Сээвүгийн туслах найз эмч нь багштай хамт байгааг хэлдэг. Энэ уулзалтын дараа Сээвүгийн дүү сонсон мэдээлэлээ Сээвүгт хэлдэг. Мапын толгойлогч мапын талд ажилладаг цагдаа руу залгадаг. Ингээд нэгэн утасны дугаар өгнө, тэр дугаарын байршлыг олоодох гэж хэлж харагддаг. Сээвүг түүнд туслах эмчийнхээ утасны дугаарыг өгөөд шалгуулж байгаа бололтой. Энэ хооронд эмчид ганцхан үлдсэн өвчин намдаагчаа тарьж байгаагаар гардаг. Үзэгдэл солигдож цагдаагийн дарга нь цагдаагийн ахмадыг хэрэг удаашрж байна гэж загнадаг. Ингээд цагдаагийн ахмад утсаа аваад нэг тишээ залгана. Мапийнхан багшийг хаана байгааг олсон бололтой. Ингээд удаачгүй багш руу залгаад мапын толгойлогч би танаад орох уу, та эсвэл гарч ирэх үү гэж асуудаг. Мапын толгойлогч багштай уулзан Сээвүгийн тушаалаар өөрийг авчирхаар ирлээ гэж хэлдэг. Яг энэ үйл явдалтай зэрэгцэн цагдаагийн ахлах Сээвүгтэй уулзахаар ирлээ. Сээвүг түүнд хандан бүх хэргийг өөрөө хийсэн, багш нь ямар ч холбоогүй гэж хэл. Цагдаагийн ахлах багш нь холбоогүй байсан ч хамаагүй бүх хэргийг багш нь даахаар тохиролцсон, тэгэж байж цагдаа амьд гарна гэж Сээвүгт хэлдэг. Харин Сээвүг энэ үгийг тоосонгүй би багшийг амьдруулах болно, тэгээд би өөрөө хэрэгээ өөрнө гэж хэлдэг. Энэ үг нь цагдаагийн ахмадад үнэхээр таалагдсангүй. Удалгүй Сээвүгийн утсанд мессеж ирээд тэр цагдаатай яриагаа өндөрлөөд багшигээ би эмчлэж идгэнгээд яваад өгдөг. Ингээд тэр хоёр машиндаа суугаад хөдлөх гэтэл нэг машин ирээд тэр хоёрыг мөргөчдөг. Цагдаа тэр хоёрыг явуулахгүйгээд мөргсөн байжээ. Ингээд цагдаагийн ахлах Сээвүгийг машинаас буулгаж ирээд түүний гарыг гэмтэх гэж оролддог. Учир нь Сээвүг мис засал хийгээд багшийг эмчилчин гэж бодсны учраас түүний гарыг гэмтэх гэж дайрдаг. Ингээд Сээвүг карманаасаа хутга гаргаж ирээд цагдаагийн хөл рүү дүүрдэг. Тэгснээ хутгаа аваад цагдаагийн гиз рүү хит хутгалж гардаг. Ингээд Сээвүг цагдааг цааш нь харууллаа. Харин үзэгдэл солигдож багш мапын толгойлогчтой ярилцаж өөрийнхөө төлөвлөгөөг түүнд ойлгуулсан байлаа. Мапын толгойлогч руу Сээвүг залгаад багштай харилцаараа өгөхийг тушаана. Багш утсыг автал Сээвүг залгаад цагдаа найзыг нь алсан, одоо байгаа газар хурдан хурж эргэж багш руугаа ойрлж харагдана.
Багшийн царай сонин болж яаралтайгаар Сеугийн байгаа газар очихоор болно. Хэрэг болсон газар багш нь ирлээ. Тэгээд тэр хажуу тийшээ хартал хөөрхий Сеугийн дүүн бүр шоконд орсон сууж байлаа. Ингээд багш Сеугийн машины багажийг онгоотлохдол багшийн найз цагдаа нь цусандаа хутгалдаад үхсэн хэвтдэг. Багш түүн дээр очиод яагаад ийм зүйл болсныг Сеугээс асууна. Сеуг босож ирээд багштай хандан яагаад мис заслаа хийлэхгүй алга болоод байгаа юм. Танд мис засал хийцэн бол би энэ цагдааг алахгүй байсан. Би танд юунд ямар зүйл хийцэн юм бэ? Яагаад намайг ингэж зовоогоод байгаа юм гэж багшаасаа асуудаг. Тэгтэл багш нь энэ цогцын учрыг чи олж чадах уу гэж түүнээс асууна. Тэгснээ хоёулаа урд урдаасаа хараад учиргүй их инээдэг. Сеу ганцаараа учрыг олж чадахгүй гэж хэлээд уйлдаг. Багш нь түүнийг хараад битгий уйл гэж түүнийг тайтгаруул. Сеуг яагаад надад ингэж хандаж байгаа юм бэ гэд орилдог. Харин багш түүнд хандан чи дээр үед надад бүх зүйлээ заагаад өгөө бидтэй. Тархинд байгаа бүх зүйлээ надтай хуваалцгээ бидтэй. Бодол болон мэдрэмжээ надтай хуваалцгээ бидтэй. Тэгээ би чамд бодлоо хуваалцаж байна гэж багш нь хэлдэг. Харин Сеуг одоо надад хэрэггүй. Мис засалдаа ороодох гэж багшаасаа гуйдаг. Тэгээ Сеуг багшигээ чирж аваад явах гэтэл багш нь таягаараа Сеугийг зогтдог. Өөрийнх нь хүслээр 1 сарын дараа мис засалд оруулахгүй бол тэр хизээч мис засалд орохгүй шүү гэж Сеугт маш хатуу шийдэмгийгээр хэлдэг. Тэгээ Сеугийг баг зэрэг хүлээчих 1 сар хүрэхгүй гэж Сеугт хэлээд багш нь яваад өгдөг. Ингээд Сеуг яах ч аргагүй багшийнхын биеийг муудтал 1 сар хүлээхээр болно. Өдөр хоног өнгөрч багшийн заалгана гэсэн утасанд дуудлага ирлээ. Түргэний тэрэг их сургуулийн эмнэлэг рүү ордог. Манай хэд түргэний тэрэгнээс багшийг буулгана. Сеугч хагалгааны өрөөрөө алхаж яваа харагдана. Ингээд хаа эмч олон боосноос ирсэн эмч 2 туслахтайгаа уулзна. Боосноос ирсэн эмч хагалгаанд орохын өмнө багштай очиж мэндэл гэж Сеугт хэлдэг. Сеуг гүнзгий амьсгаа аваад багштайгаа орж мэндэлнэ. Багш нь хөөрхий маш их ядарсан харагдана. Багш нь түүнд гараа сунгатал Сеуг хагалгааны дараа надад баярлснаа илэрхийлээрээ би хэний шав билээ гэж хэлдэг. Харин багш нь Сеугийг гарсны дараа бүтэлгүй амтан гэж амандаа бовтнож байгаа харагдана. За ингээд манай хэд мис засалдаа бэлтгэн. Боосноос ирсэн эмч Сеугт хандан мис заслаа сайн хийгээрэй гэж хэлтэл Сеуг өөрийгөө хичээгэж түүнд бууж өгсөнгүй хариулна. Ингээд мис заслыг Сеуг ахалахаар болдог. Үйл явдал хэдэн сарын дараа руу шилжинэ. Багшийн туслах Сеугийн нохоонуудыг алаагүй бололтой. Туслах эмэгтэй Сеугт хууль бус мис засал санал болгохоор ирсэн байна. Тэгээд өвчтний материалыг үзүүлтэл Сеуг мис засал хийж өгөхөөр болдог. Сеуг 2 туслахтайгаа хамт мис заслын өмнөх бэлтгэлээ хангаж байлаа. Гэтэл дүүн түүнд хандан яагаад ирэхгүй байна аа? Түүнийг дуудах уу гэж хэлдэг. Харин Сеуг хөлийн чимээ сонссноо тэр ирж байна гэж хэлнэ. Тэгснээ түүний шивээс нь бүтэн болсон байлаа. Тэр ад жаргалтайгаар инээгээд кино төгсдөг. За ингээд кинотой минь хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Суугаад дагаад, дэмжиж, лайк, subscribe их дараарай. Баяртай.